Аймгийн засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжид зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн эко журлангийн бохирыг соруулан татан зайлуулсны ажлын тайлан нийтийн эдэлбэр газрын хог аяллыг цэвэрлэх, энгийн хог аяллыг буршлах зардлыг нэгж тариф батлах тухай, 250 айлын газрын хэсэгчилсэн ерхий төлөвлөгөөг батлах тухай, хотын эдэлбэр газрын хил заагийг тогтоох тухай, бэлчээр ашиглах хамгаалах журмыг батлах тухай, аймгийн 2026 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай, хөдөө аж ахуйн үлдэр технологийн парк байгуулах тухай, нийтийн тээврийн цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 9-р сарын 29-ний өдөр болох аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар оруулах хэсгийг шийдвэрлэж байна. Үүнд Дархан хотын иргэдийн дунд хүлээлт асуулт үүсгээд буй 250 айлын амны орон сууцны газрын хэсэгчилсэн ерхий төлөвлөгөө хэлэлцэж суурь судалгааны ажил дутуу гэж үзэн ажлын хэсгийн саналаар энэ удаагийн иргэдийн хурлаар хэлцэхгүй байхаар төтгөлзүүллээ. Хурал болол эхний 4 асуудлаа хэлцээ дуслаа. За өнөөдрийн хурлаар бол Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн эконоолыг сорулах энэ өнгөрсөн хугацаанд хийгдсэн энэ ажлын тайланг сонсож хэлэлцлээ. За мөн нийтийн эдэлбэр газрын энэ хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг буушлах энэ үн тарифтай холбоотой. За өмнөх засаг даргын зөвлөлийн хурлаар бол журмын төсөл нь ороод, журмын төсөл бол иргэдийн хуралд дэмжигдэхээр за мөн үүний араас энэ үн тарифын асуудал энэ өөрөө сонсох ажиллагаа явуулдаг энэ хуулийн залттай. Тэгэхээр энийхээ хүрээнд энэ асуудлууд маань ажлууд маань хийгдээд ингээд өнөөдөр танилцуулагдаж байна. За зөвлөлийн хурлаас бол энэ журмыг энэ үн тарифынхын хамтаар бол иргэдийн төлөөлөгчдийн хуралд бас дэмжиж боломжтой хэлцүүлье гэдэг ийм шийдвэр гарлаа. За мөн дарханчууд мэдж байгаа энэ 250 айлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлууд энэ ажлын хэсэг дээр яригдад хийгдээд явж байгаа. Тэгээд энэ бас ажлын явцтай танилцлаа. Тэгээд энэ удаадаа бол бас судалгааны тодорхой ажлууд дутуу байна гэж ингэж үзсэн учраас иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хуралд хэлцүүлэхгүйгээр ажлын хэсэг маань өөрсдөө татаж авч зарим судалгааны ажлуудыг бас илүү наривчилж хийя. Тэгээд дараагийн иргэдийн хуралд дараагийн засаг даргын зөвлөлд бас танилцуулж явуулъя гэдэг ийм шийдвэр гаргалаа. Энэ өөрөө тодорхой эксперт магадлаар ордог. Дараа төсвийн асуудал яригдана. За мөн хатуу болон зөөлөн дид бүтцийн асуудлууд яригдана. Зөөлөн гэдэг нь өөрөө энэ төрийн үйлчилгээнүүд, за эрүүл мэнд боловсролын үйлчилгээ зүгээр бидний урьдчилсан тооцоогоор харахад 250 айл гэдэг бол 1000 орчим дарханы иргэдийн суурьшлийн бүс тэнд үүснэ гэж ингэж тооцож байгаа учраас энэ зарим нэг суурь судалгаатай холбоотой асуудлууд дутуу байна гэж өнөөдөр бас зөвлөл дээрээс бас санал гарсан учраас эднэрийг нэлээд тодорхой болгож эргэж богино хугацаанд ажиллаад за ингээд дараагийн хуралд танилцуулъя гэдэг ийм чиглэл гарч байгаа. За тэгээд эдгээр асуудлуудыг хэлсэж байгаа юм. Тэгээд энэ дотор мэдээж 2026 оныг Дархан уул аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөө, за нийтийн тээврийн үн тарифын зардлын тухай асуудлууд, за хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн паркийг байгуулах тухай, дэмжих тухай асуудлууд гээд эдгээр асуудлуудыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлцүүлэх үгүй юу гэдэг энэ урьдчилсан бас хурлын танилцуулгууд хийгдэж байна. За бид бүхэн өнөөдөртөө багтаагаад бас 2025 оны төсвийн тодтголын төслийг иргэдийн хурд өргөн барих гэж байгаа. Тэгээд тодтголын төсөл өргөн барихтай холбогдуулаад мэдээж иргэдийн хурал оролдож таарна. Тэгэхээр энэ иргэдийн хурлаар бас энэ тодтголтойгоо хамтдаад бас яаралтай шийдвэрлэх асуудлуудаа оруулж шийдвэрлэе гэдэг өнөөдөр бас энэ засаг даргын зөвлөлийн хурал зохион байгуулагдаж байна. 250 айлын амны орон сууцны газрын хэсэгчилсэн ерхий төлөвлөгөөний зураг төслийг хийх кампани шалгарч 52.8 талбайд 1000 хүнд ноогдохоор тооцоолж 3000 м2 үйлчилгээний талбай, 200 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэгтэй цогцлбор хороолол байхаар зураг төсвийг гүйцэтгсэнийг танилцууллаа. Одоогоор архитектурын зураг төсөл дууссан, үргэлжлүүлээд ажлын зураг, барилга холболтын зураг төслийн ажил хийгдэж байна. За зураг төсөл маань ерөнхийдөө 2 үе шаттай гарвал зураг хийгдсэн байгаа. Эхнийх нь бол хэсэгчилсэн ерхий төлөвлөгөөний архитектурын зураг төсөл, хоёр дахь нь болохоор ажлын зураг төсөл гэсэн шаттай байгаа. За хэсэгчилсэн ерхий төлөвлөгөөний шатанд бол зургийн даалгавар гэрээний дагуу бол 250 айлыг 52.8 талбайд яаж байршуулах вэ? Мөн нийгмийн дэд бүтцийг нь яаж шийдвэрлэх үү гэдэг асуудал үндсэн том асуудлыг шийдсэн байгаа. Мөн 2035 он хүртэл дархны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гол замын тараасыг бол зураг төсөлтөд бол оруулж тооцсон байгаа. Тухайн зам нь бол яг манай газар нутагтыг яг дайрч өнгөрсөн төлөлтийн зам нь бол дайрч өнгөрсөн байдалтайгаар төлөвлөгдсөн байгаа. За нийгмийн дэд бүтц юуны худалдаа үйлчлэгээний талбайг бол 1000 хүнд ноогдох норм дүрмийнхаа дагуу бол тооцоолж
бүгдийг нь бол одоо оруулсан байгаа. Одоо үе шатны хувьд бол манайх одоо ерөнхий архитектурын зураг төсөл одоо бүгд дууссан байгаа. Одоо шугам сүлжээ болон ажлын зураг тэгээ холболтын одоо тухайн 250 айлын барилга бүрийн одоо холболтын ажлын зургууд төслүүдийг бол хийгээ явж байна. Сургууль цэцэрлэгийн хувьд бол одоо 1000 орчим хүн оршин суугаар төлөвлөсөн байгаа. За тэгээ 200 хүүхдийн сургууль норм дүрмийнхаа дагуу 100 хүүхдийн цэцэрлэгийг бол одоо эхний ээлжинд л одоогийн байдлаар байхаар бол төлөвлөсөн байгаа. Тухайн бүс нутаг маань бол өөрөө сургууль цэцэрлэгийн хүртээмж одоо маш бага, нийгмийн үйлчлэгээний хүртээмж бол маш бага байгаа. Бага байгаа учраас ер нь бол цаашид бол тухайн бүс нутгийн хэмжээний сургууль цэцэрлэгийнхаа асуудлуудыг бол одоо орон нутгийг бол шийдвэрлэх шаардлагатай байгаа. Засаг даргын зөвлөгөөний хурлын дараачаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн татдгалыг өргөн барихаар бэлтгэж байна.